Жишээлх юм бол x дээр нэмэх нь 2 эргийн за 4 зэрэг хичээлт 4 зэрэг. Би эндээс коэффициентуудаа нэг хараад 4 зэргийн коэффициентууд чинь 1 4 6 4 1 гэж байгаа тийм. За нэг энд нь чичээ. 1 4 6 4 1 гэсэн коэффициенттэй заяа. За нэг задлана гэх юм бол юу болох вэ гэхээр томьёосоор x-ийн 4 зэрэг болно. За уртлын коэффициент 1 учраас бичихгүй байна шүү энэ дөө нэг. Нэмэх нь дараагийн коэффициент нь 4 байгаа. Энэ 4-ийг бичиж байгаа шүү дээ 4 байгаа. Тэгэнгүүт x-ийн зэрэг буураад x-ийн 3 зэрэг болно. А d-ийн оронд бол энэ байгаа гэсэн шүү дээ. a-ийн оронд x байгаа. d-ийн оронд 2 зэрэг байгаа гэсэн. За тэгээд b-ийн 1 зэрэг буюу 2 зэрэг болно. За нэмэх нь дараагийн коэффициент 6 энэ 6-г авчлаа. Тэгэнгүүт x-ийн зэрэг буурангуудаа 2 боллоо. А нөө b-ийн зэрэг буюу энэ ч одоо b байгаа даа шүү дээ. b-ийн зэрэг өсгөөрөө явуулах уу? Энийг квадрат боллоо. Нэмэх нь дараагийн коэффициент 4 байгаа. 4-гээ бичлээ. X-ийн зэрэг буруу 1 боллоо. За тэр нэгийг бичихгүй байж бол 2 эргийн 3 зэрэг боллоо. За нэмэх нь хамгийн сүүлд 1 гэсэн коэффициент нэгийг бичихгүй байж болно. 2 эргийн 4 зэрэг болно. За энийг нэг үрчлэн сайхан бичин тий. Энд X-ийн 4 зэрэг болно. За энэ дугаар 20-т энтэй ороод үрчигдээд 8-ыг үрчих нь X-ийн 3 зэрэг Y боллоо. За дараад нь энэ квадрат чинь нэг квадрат болно. 2-ын квадрат 4-ийг 6-аар оруулах гэдэг. 24x квадрат y-ийн квадрат боллоо. Дараад нь энэнийг 3 зэрэглэж 8 бол 8 дөрөвчлөө 32 x-ийн 1 зэрэг шүү. 1 y-ийн 3 зэрэг боллоо. За сүүлд нь 24 зэрэг 16 y-ийн 4 зэрэг боллоо. Ингэж дуусна. Нөгөө томьёогоо энд биччихээ заяа явах санал байна. Тэ кадр нэмэх нэг гэдэг бол C-нээс K биш. Адилхан л та. За ийм томьёо. За тэгвэл заяа одоо жишээлх юм бол ийм бодлого гэж байна. Тэнд нь бүр квадраттай очиж заяа. Ийм задргааны заяа. Чин задрахаар нэг амар урт юм болно шүү дээ. Задргааны x-ийн 10 зэргийн өмнөх коэффициентийг олчих юм тий. За энэ бодлого гэж байна. Хэрвээ одоо жишээлбэл ингэж авах энэ болгон дээр би энэ бол тэдгээр гişүү юм аа гэж мэдчих юм бол энэ томьёон дээр оруулаад шууд гадна. Би тэдгээр гişүүг мэдэхгүй байгаа тий. Өмнөх болгон дээр шууд тэдгээр гişүүн болоод олоорой гэж шууд юу ятсан. Гişүүний дугаараа өгсөн байсан бол энэ дээр бол дугаар нь байхгүй яг x-ийн 10 зэргийн өмнөх коэффициентийг олгоод байхгүй. Тэгэхээр бид нэр яах вэ гэхээр мэдэхгүй байгаа учраас ямар ч сан кадрын нэгдүгээр гишүүн байсан гэж бодъё. Кадрын нэгдүгээр гишүүн нь иймтэй тэнцвэрсэн гэж бодъё. Тэгвэл томьёосоор юу болох вэ гэхээр c-ийн оронд 13 байгаа. 13-аас хасах нь k үржих нь 2x квадратын 13-аас хасах нь k зэрэг үржих нь хасах нэгийн юу вэ? K зэрэг ингэж бодно. За тэгээд энэ хаснагийн k гэдэг яг уртлан гараач зүгээр л нэмэх систем гэж. За 13-ын 13-аас хасах k гэдэг ингээд бичсэн ч бол нэгөр байжсэн ч бол. За энэ дээр нь зэргийн чанар ашиглаж. Энэ дээр зэргийн чанар ашиглах юм бол юу болох вэ? 2-ын 13-аас хасах нь k зэрэг болно. Үржих нь x квадратын 13-аас хасах нь k зэрэг болно. За энэнгүүт зэргийн чанараас энэ хоёр хоорондоо яах вэ? Үржигдэн тийм үү? За яг энэ дахиад бичээ. Хасах нэгийн k зэрэг үржих нь c13-аас k үржих нь 2-ын 13-аас хасах нь k үржих нь 2-ын юу болох вэ? Биш 2-ын x-ийн юу болох вэ? 26-аас хасах нь 2k зэрэг болно. За энэ маань яг хэвээр нэг ийм коэффициенттэй тэгээ x-ийн 10 зэрэгтэй тэнцвэр болох таахгүй юу? Тэр коэффициентоо энд байгаа тав нь болох ч байна. Бид нар яах ёстой гэхээр одоо энэ хоёр хоорондоо яах ёстой байх нь тэнцвэр байх ёстой юм байна гэдгээс 26-аас хасах нь 2k тэнцвэр 10 гэдгээс k хэд гэж гарч ирж байна? 8 гэж гарч ирж байна зөв үү? 8 явуулчих واخгүй. Тэгэнгүүтээ энэ 8-ыг энд нь орлуулад, энд нь орлуулад, энд нь орлуулад нэг бодонгууд шууд энэ товаад.